хонцын толгойг эргүүлдэггүй. Энэ ихтер гарч буй хоноц гэдэг үг нь зуухны хөөх өдрөх гэсэн утгатай юм байна. Эрт үрдийн цагт олон хүүхэдтэй эмгэн байж гэн нэг орой хоолоо идчихэд хүүхдүүдтэйгээ хөөрөлдөж суутал галын хүмүүнд нэг хонот суусан байж гэн түүнийг хүүхэд нь олж үзээд ээжээ хонот суучиж одоо манад хүн ирэх юм байна гэхэд ээж нь дуугүй бай. Хүн ирвэл хоолны гарц хонот суусан байвал хол аваач толгойг нь эргүүлж хай гэв. Тэгээд нэг хүүхэд хонцын толгойг эргүүлж байна гэд эргүүлж доош нь харуулад аягтай усанд хийгээд хайчиж гин. Маргааш эмгэн малаа услахаар эртэл худаг дотор нэг хүн унаж өгсөн байв. Эмгэн юу хүн байдаг билээ гэд өнөө хүнийг худгаас татаж гаргасанд өөрийнх нь ойрын төрлийн хүн тэднийд очихоор явж байгаад амны бэлгээс аштын бэлэг гихчээд болж толгоо нь эргэж зам төөрөн худаг тунаж өгсөн байжээ. Түүнээс хойш монголчууд хонот суувал төөрүүлж болохгүй. Цай уу хоолид гэд дээрэс нь үнс асгаж галт хийдэг заншилтай болсон гин. Одоо дахин нэг үлгэр уншиж өгье. Тэмээ үнсэн дээр хөрвөөдөг болсны учир. Эрт үрдийн цагт тэмээ хулган хоёр тааралдаж нар айл зүгээс манддаг тухай маргаж гин. Тэмээ нар яахын аргагүй өмнө зүгээс манддаг гэхэд хулган юу гэсэн үг вэ? Нар хойд зүгээс манддаг гэж маргалдав. Тэгээд тэмээ хулган хоёр хинэнч бууж өгсөнгүй тул маргааш өглөөний нар гарахыг харъя гэж хэлэлцэж тохиров. Тэмээ өмнө зүг рүү харан хөвч хөвтдөл хулган тэмээний бүхэн дээр өсрөн гараад хойд зүг рүү харж нар гарахыг хүлээж сув. Өглөөний нар гарахын алдад тэмээний бүхэн дээр хоошоо харж суусан хулган хойд уулын орой дээр туссан нарны гэрлийг төрүүлж олж хараад нар гарчлаа. Тэр хойд зүгээс гарч байна гэж хашгирсанд тэмээ эргэж харсанд үнэхээр хойд уулын оройд нарны гэрэл туссан харагдав. Тэмээ хулганд чадуусандаа уурлаж биеэ шилгээсэн хулган өсөрч буугаад хажууд нь байсан үнс рүү гүгэд орчгож гин. Түүнээс хойш тэмээ хулганд уурлаж үнсэн дээр хөрвөөдөг болсон юм гин.